studio and thanks for Манай эсвэл автомобиль хүрэлцэн ирсэнд баярлалаа. Намайг өнөөдөр урьж оролцож байгаад маш их баярлалаа. Тэгэхээр за Америкийн худлааны танхимын өсвөлт төрөх 2017 бодлогын баримт бичигтээ танилцлаа л да. Энэ онд 4 гол зорилгыг тодорхойлсон байна. Тодорхойлох юм бол санхүү эдийн засгийн төрөлжилт, эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн чиглэлүүд багцжээ. Юун төрөнд санхүүгийн чиглэлд ямар боломжууд бий болох зорилготой байна вэ? Илгүй явах гэхдээ эхлээд үүнийг ярихаас өмнө эхлээд энэ баримт бичгээ тайлбарлая. Монгол дахь Америкийн худлааны танхим нь Америкийн нэгдсэн улс Монгол улсын бизнесийн харилцааг нэмэгдүүлэх, сайжруулах, хамгаалах зорилготой. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлд Монгол улсыг зурталчилж Америкаас Монгол руу хөрөнгө оруулалт татах зорилготой. Манай удирдах зүйлийн гишүүд болон миний биеэс би Монголын нийгэм, эдийн засаг болон өнөөгийн тулгамдаад байгаа агаарын бохирдол, эрүүл мэндийн асуудлыг хувийн хвшлийнхэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд шийдвэрлэх боломжтой гэж хардаг. Монгол улс хөгжихийн тулд Монголын бизнесийн салбар хөгжих ёстой. Энэ философиор үндэслээд бид жил бүр өсөлтөд хүрэх зам буюу бодлогын чиглэлээ тодорхойлдог. Үүнийг тухайн жилдээ бид бизнесийг илүү хөгжүүлэхийн тулд чухам юунд голлон анхаарал хандуулах талаар тодорхойлж өгсөн бодлогын чанартай баримт бичиг гэж хэлж болно. Бидний 2017 оны бодлогын баримт бичигт бодод мэдээж 4 хэсгээр тусгасан. За харин санхүүгийн талаас нь харах юм бол харьцангуй хямд за мөн хямд өртөгтэй за түншлэн бодлогын өртөг чадвар өндөртэй санхүүжилтийг гишүүдтэй олгохын зорж байгаа. Тэгэхээр бид бол мэдээж хэрэг ОПЕК зэрэг болуулаа санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. За түншлэн эдгээр нь бол за хувийн банкны арилжааны банкны хөрөнгө оруулалтад бол хяналттай ажилладаг байгаа. Тэгэхээр бид энэ онд за 6 дугаар сард бол Вашингтон DC-д зочлох үеэрээ гишүүдийг за Америкийн нэгдсэн улсын venture capital хөрөнгө оруулалтын сангуудтай холбож өгөх энэ Монголын бизнес эрхлэгчид салбарынханд бол санхүүжилт татах боломжийг олгоно гэж харж байгаа юм а. Энэ бол санхүүжилт талаас нь ер нь эдгээрийг хэлэх нь зөв байна. Хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийн талаар та ерөнхийдөө Монгол эдийн засгаа бол хямралаас гаргахын тулд төрөлжүүлэх шаардлагатай гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн төрөлжүүлэлтийн үед бол бид эрчим хүч, за хөдөө аж ахуй гэсэн тэр дундаа зэрэгэд хэрчим хүч гэсэн маш чухал салбарыг онцгойлон гарч байна. Тэгэхээр know-how болон за ажлын ёс зүй бол Монгол нэвтрүүлж за олон улсын төвшөнд өрсөлдөх чадвартай салбарыг босгохын тулд за хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр Америкийн за худлааны танхимын гишүүдтэй хамтран ажилласнаар бол эдийн засгийн төрөлжилтийг сайжруулах боломж нэгдэнэ. Түүнчлэн франчайзыг харж болно. За бүх одоо Pizza Hut, Holiday Inn, KFC, Hard Rock Cafe гэдэг олон Америкийн нэгдсэн улсын франчайзууд Монголд нэвтэрч байна. Монголчуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг харах зөв. Тэгэхээр бид мэдээж хэрэг бас гишүүдтэй за илүү олон франчайз нээх боломжуудыг нээхэд анхаарч ажиллаж байгаа. За түүнчлэн за хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан Комисс Америкийн худлааны танхимд ажилладаг. Тэгэхээр за хууль зүйн орчныг харъя. Тэгэхээр за анхаарч байгаа тодорхой талбарууд ямар талбар байна вэ? Тэгэхээр Монголын хувьд бол за хууль зүйн болон за эрх зүйн чанартай сайн орчинтой байх нь маш чухал. Гэхдээ нөгөө талаас хэд чанга хууль тогтоомж хэд олон дүрм журамтай байх нь бол муу. Энэ бол хөрөнгө оруулагчдыг түлхэх шалтгаан болдог. Тэгэхээр бид ерөнхийдөө илүү бага хууль заавал хуулийн бол илүү хяналтыг бууруулах тал дээр арга хэмжээ авах нь зөвөө гэж харж байгаа. Ингэснээр хөрөнгө оруулалт бизнесүүдэд бол амжилт олох боломжийг илүү нээж өгдөг байгаа. Мэдээж хуулийг дагах, за гэрээ хэлцээр бол биелүүлэхийн чухал. Энэ нь бол тэгэхээр бол гинтэл бол татварын шалгагчид бол долгийн тим бол шалгалт хийснээр бол маш том асуудлыг дагуулах тохиолдол олон гардаг. Энэ учраас ийм асуудал дагуулахгүй тул илүү тийм нээлттэй тунгалаг хэлбэрээр бол үйл ажиллагаа явуулах нь зөв юм аа.
Тэгэхээр яг одоо бол бид за санхүүгийн тал дээр за Монголын хувьд нэлээд бас хүндхэн цаг үеийг туулж байгаа гэдгийг бид нэр харах нь зөв байх гэж бодож байна. Тэгэхээр за Монголын бас зарим бүтээгдэхүүнд бол Америк руу татваргүйгээр экспортлох боломжийг мөн бид нэр судлаж за энэ тал дээр бол ялгаж байна. Тэгэхээр энэ онд бол хөрөнгө оруулагч татах тодорхой арга хэмжээ зохиогдсон уу? Төлөвлөсөн байгаа юу? Тэгэхээр бид хэд хэдэн ажлыг төлөвлөсөн. Тэгэхээр за бол Аз нухан далайн Америкийн худалдааны танхимын болвол за бол худалдааныг болвол энэ 4-р сарда зохион байгуулах сонирхолтой байгаа. Ингэснээр бол за бүс нутгийн за бизнесийн орчны талаар бол ярилцсан. За бид 6-р сард бол Вашингтон DC-г зорин за түншлэн бол за захиурын хүндийг очиж за боломж болцоонд бол судлан бас холбож өгөх ажлыг хийх байгаа. Тэгэхээр Монголын за талаас мөн төлөөлөгч очиж за бол шинэ засгийн газрыг танилцуулж бол бизнесийн бас хөрөнгө оруулалтын ямар боломж байгааг бодоод харуулах чиглэлээр ажиллах юм байна. Түүнчлэн бид бас амжилтын түүхийг бий болгох хүсэлтэй байгаа. Тэгэхээр 2016 онд 2017 онд бол ямар амжилттай ажиллаваа гэдгийг болоод сурталчлал таниулах тал дээр ажиллаж байна. Тэгэхээр та 2016 онд за Монгол бол амжилттай ажиллаж чадсан бол за таны энэ түүхийг болоод за хэвлэж ном гаргаж Хонконг, Вашингтон гэд за очдог хамтран ажилладаг газруудаа тарах боломжтой гэдгийг бол хэлж байгаа. Энэ нь бол за Монголд за ингэж бол амжилт олох боломж байна гэдгийг харуулж энэ хөө одоо тогтоод байгаа үзэл хандлагыг бол өөрчилж шинэ сэтгэлгээг бий болгоход анхаарч байна. Тэгэхээр дотоодод анхаарал татж байгаа сэдвүүдийн талаар ярилцъя л да. Монгол улсын засгийн газар олон улсын валютын сангаас тусалцаа хүссэн хэлэлцээр байгууллагыг зорж байгаа. Энэ хэлцээрийг байгуулснаар хөрөнгө оруулалтын орчинд ямар үр дүн гарах болов? Мэдээж хэрэг эерэг үр дүн гарна гэж бодож байна. Учир нь бид урт хугацааны турш юу болсон талаар бүрэн ойлголттой байгаа. Гэхдээ үүний тулд сангийн яам болон олон улсын валютын сан хувийн салбарынхантаа ойлголцоод хүрч хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол хэлэлцээр удаан хугацаанд хүлээж байгаа шалтгаан. Олон улсын валютын сантай хийж байгаа энэ хэлэлцээр Хятад, Орос, Япон магадгүй Америкийн нэгдсэн улсын хоёр талын хэлэлцээрээс илүү үр дүнтэй байж магадгүй гэж харж байгаа. Тэгэхээр одоо дотоодын засгийн газар бол за тунгалаг байдлаараа нэмэгдүүлж заасан хууль зүйн зохицуулалт дээр бол за цэвэрлэгээ хийх шаардлагатай болов уу гэж харж байна. Тэгэхээр бид за мэдээж хэрэг за өнгөрсөн жилд бол бодлогын чанартай тодорхой алдаанууд гарсан. Тэгэхээр Монголд ажилдаг амьдардаг хүмүүсийг бол маш хүндхэн нөхцөл байдалд унгаж үлдээсэн. Тэгэхээр за бид нар бол завс одоо бондынхон төв зээлийг бол хугацаанд нь барагдуулах шаардлагатай нүүр тулаад байна. Тэгэхээр бид олон улсын валютын сангийн болоод хэлэлцээр энэ онд байгуулагдах болов уу гэж хүлээлттэй байгаа. Тэгэхээр зарим хүмүүс бол бас Хятадын хөрөнгө оруулалт, Хятадын зээл бол бас тэгэхээр Америк нэгдсэн улсаас зээл авах боломж хэрэг байна вэ? Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам бол за нэг олон улсын валютын сантай хэлэлцээрийн хүрээнд Монголыг дэмжнэ гэж хэлсэн цорын ганц элчин сайдын яам болов уу гэж би харж байна. Тэгэхээр за ийм нөхцөл байдал юуны болмоос хэний буруугаас үүсвэ гэдгийг анхаарч хүмүүст эсийг буруутгахын оронд за нэгэнт энэ алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч за ирээдүйд бид нэр ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг анхаарах юм чухалаа гэдэг дээр санал нийцсэн. Энэ дээр бол Америкийн за худалдааны танхим болвол хариуцлан бас Аз нухан далайн болвол Америкийн худалдааны танхим болвол Монголд туслах сонирхол хүсэл өндөр байгаа. Тийм ч учраас Америк нэгдсэн улсаас болон за хувийн болон за төрийн залуурт бол томоохон дэмжлэг үзүүлэх болох гэж харж байна. Бид бондын эргэн төлөлтийн талаар нэлээд эерэг бодолтой байгаа. Гэхдээ бидэнд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай мэдээж.
Бид хөрөнгө оруулалтын орчин хэрхэн сайжруулах вэ? Мөн зөвхөн Америк нэгдсэн улсаас биш өргөн хүрээндээ хувийн хвшлийг хэрхэн дэмжих хэрэгтэй болов? Миний бодлоор энэ бүхэн манай өсөлтөд төрийн 2017-той холбоотой болов уу? Хууль зүйн орчин доктортой байх нь хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Энэ нь хувийн хвшлийн бизнесийг дэмжинэ. Бодлого журмууд зөөлрөх үндсэн болоод зогсохгүй төрөв парламент бизнесийг дарамтлагдаг байдлыг үгүй хийх ёстой юм а. Энэ бүхэн нийлж байж хүмүүсийг наашин татна. Үүнээс гадна Монголд амжилттай байдал ч чухал. Хэрвээ Нью-Йорк дахь хөрөнгө оруулагч байлаа гэхэд би хөрөнгө оруулагчид дэмжлэгтэй хүмүүс биш гэж хэлнэ. Тэд ердөө л би энэ бизнес хийж болох уу? Өгөөж хүртэж чадах уу гэдгээ л боддог. Хэрвээ тийм бол маа энэ чиг гээд мөнгө өгчдөг. Хэрвээ хөрөнгө оруулагчид Монголд үнэхээр амжилт олж болдог гэдгийг боддоор мэдвэл за тушаал үзээл гэж хэлэх болно. Гэхдээ мэдээж энэ бүхэн цаг хугацаа шаардна. Хөнгөн хунгай шийдвэр юунд хүрэгдгийг бид хаасан. Мөн хувийн хвшил хүчрэг байх үед эдийн засаг цэцгэлэж байсныг бид харсан шүү дээ. Хүмүүс ажилтай байсан та бүгдийг аз жаргалын түвшин өндөр байсан. Гэхдээ бодлогын маш буруу шийдвэр Монгол гарсны улмаас энэ бүхэн хоромхон хугацаанд үгүй болсон. Энэ бүгдийг иргэн сэргээхийн тулд зөвхөн шинэ хууль тогтоомж бодлого батлах нь хангалттай биш. Учир нь шинэ засгийн газар гарч ирэх хүртэл бид ашигт матгалийн шинэ хууль батлана, арбитрийн шинэ хууль батлана, ийм ч хууль, тийм ч хууль гэхийг олон сонссон. Нэг талаас энэ сайн л баг. Гэхдээ нэг хуулийн хэрэгжилтийг хангахын тулд дор хаяж 3-4 жил шаардлагатай. Хууль дүрм гэдэг тогтвортой байх ёстой. Энэ л хөрөнгө оруулагчны итгэлийг сэргээж хөрөнгө оруулалтыг татах болно. Бид үүнийг яг өнөөдөөс эхлээд эхлэх хэрэгтэй. Би ярилцлагаар эдийн төлөвлөлтөд холбоотой асуудлыг хөндмөр байна. Парламент өнгөрсөн 7 хоногт эдэнтийг төрийн мэдээлэл шийдвэрлэх шийдвэр гаргасан. Монголын засгийн корпорац болон бизнесийн санхүүгийн үүнд нэлээд сэтгэл дундуур байна. Зарим хүмүүс энэ шийдвэрийг улс төрчлөн гэж үзэж байгаа. Та бүхэн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? Монгол дахь Америкийн худалдааны танхим энэ тал дээр тодорхой нарийн үзэл бодол баримтлал байхгүй. Учир нь бид энэ үйл явцад оролцоогүй тул нарийн зүйлсийг мэдэхгүй байна. Ямар ч тач бид хууль зүй болон гэрээ контрактны дархан байдалд итгэдэг. Гэхдээ миний онцлон хэлмээр байгаа нэг зүйл бол Монголд энэхүү хор тавдар дахин үргэлжилсээр байна. Энэ бол Монголд хууль дүрмийн тогтвортой байдал дутагдaltaй байна. Үүний оронд альва нэг намын дүрм журмал үйлчилж байна. Яаж нэг зүйл тухайн нэг засгийн газар парламент үед хуульд нийцэж байснаа өөр нэг засгийн газрын үед хуульд нийцэхгүй болж болох юм бэ? Би зөвхөн эрдэнтийн талаар яриаггүй байна. Би яг энэ байдлыг 90-ад оноос хойш 4 жил тутамдал харж байгаа шүү дээ. Хууль бол ямар ч цаг үед тогтвортой байдлаа хадгалах ёстой. Би байнгын хорон дээр юу болж байгаа талаар сонссон. Гэхдээ тэдгээр гишүүд бол шүүгчд биш шүү дээ. Гэхдээ л тэд юу хууль нийцэх вэ, юу хууль бус вэ гэдгийг шийдэж л байдаг. Үүний оронд шүүхийн мэрэгжлийн хүн энэ асуудал дүгнэлт хийгээсэ гэж би хүсэж байна. Үүнээс гадна миний сонссноор хөгжлийн банк хууль бус зээл олгосон гэсэн. Гэхдээ хувийн хвшлийнхнийг үүнд яагаад буруутгаж байгаа юм бэ? Тэд магадгүй зээл авсан байх. Гэхдээ энэ шийдвэрийг засгийн газраас л гаргасан шүү дээ. Засгийн газрын гаргасан буруу шийдвэрийн төлөө хувийн хвшлийнхнийг яагаад шийтгэж байгаа юм бэ? Энэ бүхнээс Монгол бизнес эрхлэлтийг дэмжиж байна уу гэх зэрэг маш олон чухал асуудал урган гарна. Монгол үнэхээр хөрөнгө оруулахад бизнес эрхлэхэд тохиромжтой газар мөн үү? Тиймээс л бид бүгдийг зөв хийж эхлэх хэрэгтэй байна. Дахин хэлэхэд бид хэнийх нь зөв, хэнийх нь буруу эсхийг шийдэхгүй. Гэхдээ Монгол улс амжилттай байхыг хүсэж байгаа. Нидерландын Жонингийн ивэл дор 1955 оноос хойш зохиогдож эхэлсэн гэрэл зургийн сурвалжлагч нарын хамгийн нэр хүндтэй World Press Photo хуралдааны дүн гарсан байна. Ямар бүтээлүүд энэхүү хуралдаанд шалгарсныг тооцохгүй танд хүргэх болно.